За сайн байцгаана уу? Би дараагийнхаа хоёр дахь видео хийхгүй юм бол болохгүй юм аа гэдээ ойлгосон. Яа тэгэл эхний видео дээр би ер нь жоохон бие бариад их амир албан ёсныхоор ярьсан байгаа юм л да. Тэгээд яагаад энэ ийм пэйж видео сувг нэхэр болсон гэдгийг бас нэг сайн тайлбарлаагүй. Зөвхөн мэдээлэл өгсөн. Тэ би ийм хийх гэж амаа гэд таачаад өнгөрцөн байгаа байхгүй юу? Гэтэл яагаад ингэж хийхийг болсон бэ гэдгийг тайлбарлаагүй, хүмүүст яг учир нь очоогүй байх гэж бодоод өнөөдөр бодсон чи ер нь хоёр дахь видеог хүлээхгүйгээр шууд хийя гэж шийдчихлээ. За тэгээ яасан бэ гэхлээр би ингээд гадаад их олон жил амьдарсан. Ингээ Монгол бүсгүй те. Тэгээд бас ажлын боломж байгаагүй нэг Монгол 5 жил хагас очоогүй байжгаад нэг очив. Тэгээ өмнө ч гэсэн очихдоо бид нэг дандаа өсвөл шинэ жилийн нэг 7 хоног цагаан сараас нэг хэдхэн хоног очоод ингээл баярын уур амьсгалд байжгаад хүрээд ирчдэг. Яг Монголд юу авж яан, юу дутаад байна, хүмүүсийн амьдрал ямар байна гэдгийг ерөөсөө нэг мэдэхгүй. Ингээл зүгээр найз нартайгаа хамаатантайгаа их сайхан байрлалцаад харьдаг байсан амралтаараа тэгчээд энэ жил Амилийн 2-7 хоног яг гадаадад байгаа хүмүүстэй 2-7 хоног ч гэсэн айгүй их урт хугацаа л та. Тэгээд тэр тусмаа ингээд хөдөөгрөө хамаатнуудтайгаа цуг явсан. Тэгэл явах нэг Монголын зам айгүй урт штэ. Тэгээд тэр урт удаан замаар айгүй манай ах дүүнэр айгүй хэмээрсэн. Тэгээд би жоохон ингээд тунгаад бодсон л доо тий. Хүмүүст ер нь туслахгүй юм бол хичнээн ингээ фэйсбુક дээр та хүний амьдрал хүмүүс чинь фэйсбુક дээр ингээ сайхнаал тавьдаг. Би тэгээд дана хүмүүсийн амьдрал болдгийм аа гэж боддог байсан. Тэгээд ингээ сонсоод байхад нэр үнэхээр туслахгүй юм бол болохгүй мэн штэ гэх тий. Тэгээ тийм бодолтой буцаж ирсэн л дээ Монголд. Тэгээд би одоо юу хийж чадах вэ гэхлээр би өөрөө бизнесмен хүн биш. Тэгээд зөөр жирийн тхийн ажил хийж цалингийн авдаг. Тэгээд яаж туслахаа мэдэхгүй. Тэгээд би нэг курс өсөөсөн. Тэгээд дараа нь тэрнийхээ тухай бас дэлгэрэнгүй ярина. Тэгээд анх суухдаа би өөрийгөө ямар ч авьяасгүй нэг тийм жирийн л эмхтэй шиг санагдсан. Тэгэл аянда тэр курс 2 сар үргэлжсэн. Тэгээ дунд хавьд эц хавь руу бол хүн болгон авьяастай. Тэр авьяас нь бол тийм амар мундаг тий одоо юу гэдгийг спортсмен шиг ингээд алтан медаль авдаг авьяас ч юм уу тий одоо эдгээр уран нугаралт гэдэг балет гэдэг тийм амар том авьяастай байх ёсгүй. Яг өөрийн хүн болгон өөрийн хүн чанарын нэг тийм цаанаас зөрөглөхийн авьяас гэж идэв юм л та. Тэгээд миний авьяас гэжтэй тийм чанар юу вэ гэхлээр юм болгонд ингээд шинэ юм мэдхийг хүсдэг. Тэгээд банк сурдаг. Одоо нэг тийм том курс суухгүй ч гэсэн одоо юу гэдгийг нэг пилатес, йога юу вэ ингээл тэрний нэг одоо хичээлд нь суудаг. Тэгээд энэ яг хэрэгтэй юм биш үү? Энэ өстой хэрэгтэй зүйлээ ингэж те бас ном жоохондоо ч их ном уншдаг байсан. Уран зохиолын ном одоо юу тэрнээс юу авч үлдсэнийг би нэг одоо санахгүй аа л да. Гэхдээ ер нь дараа нь бол 35 мав гарсны дараа одоо зөв ханиа яаж олох уу гэх тиймэрхүү сэдвүүд дээр бас айгу англи хэл дээр ном худалдаж авч уншсан. Тэгээд ингээд эмэгтэйчүүд бидний мэддэггүй байсан одоо эрэгтэй эмэгтэй гэдэг айгу өөр хүмүүс байдаг. Тэгээд эрэгтэй хүний талаас эмэгтэй хүн юу хайдгийг те ойлгох. Бид нар эмэгтэйчүүд тэрнийг мэддэггүй учраас яг эрэгтэй хүнийхээ харьцаан дээр айгу халтаа гаргадаг. Тиймэрхүү юмнууд бас мэдэж олж авч уншсан. Тэгээд би одоо ганцаархан тэрнийг мэдхлээр дараа нь ингээ харахаар одоо миний таньдаг одоо надаас дүү сайхан бүсгүйчд байна. Тэгээд ингээд адилхан алдаа гаргаад байгаа аахгүй юу? Тэрнийг ингээ сонсохоор тэгэл чи ингэж болохгүй шүү, тэгж болохгүй шүү, чи ингэжээ гэд
хэлдэг. Одоо тийж бодохоор ингээд надад бас хүмүүст хүргээд өгөх юмсаа гэсэн олон юмнууд байдаг аахгүй. Одоо бас манай ингээд таньдаг эгч нар одоо ингээд яс шохоотолж их гэж ярьдэн штэ тий. Тиймэрхүү өвчин тулсан гээл. Тэгэхээр би хэлдэг байхгүй юу? Та одоо ингээ йогагийн хичээлд явал да, тань цаг зав байна штэ. Та одоо өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж ийл да гэж айгүй хэлдэг. Яагаад гэвэл эрүүл мэнд гэдэг чинь хамгийн чухал юм. Тэг хүн ингээ өдөр болгон жоохон дасгал хийгээд эсвэл зөв хооллоо тий одоо давс элсэн чихэр биэнд их муу гэж ярьж байгаа штэ тий. Тэрнийг идэхгүй байх. Гэт иймэрхүү одоо бас ингэж ярьдэн штэ одоо надад бас нэг хятадын эмчилгээний нэг тийм эмчилгээ хийдэг нэг найз байдаг энд. Тэр дандаа хэлдэг эмэгтэйчүүд та нар гой байхын төлөө дандаа ингээд нимкэн хувцалдаг. Тэгэхэд тэр чинь бол ингээд хятад эмчилгээ чинь одоо Монголын эмчилгээ ч гэсэн баг. Тийм л ах л да. Доргны эмчилгээ гэж ярьдаг. Тэр бол дандаа энергийн зохицолгоо гэж ярьдаг. Гэхэд бид нар нимкэн хувцлаад гоё байх гад нимкэн хувцлаад байхлаар тэр энерги одоо хүүтэн орж ирэхээр чи энерги авлагддаг, баланс алддаг. Тийм учраас одоо залуу насн дээр мэддэхгүй маа гэхэд ингээд 40 гарчхаар ингээд биэнд мэддэгдэд болдог байхгүй. Тийм учраас та нар ингээд бөөр ингээд энэ бүсгэлхийгээрээ ядахта та нар дулаарж явжээ гэж зааж үзээсэн. Тэгэд иймхэн амархан юм дээр бид нар эрүүл мэндтэй бодох чадчихаа байхгүй. Тэгээд одоо 50 гарчхаар ингээл янз бүрийн өвчин ярихаар хэцүү байгааз. Тэгэхээр дараа нь тэгээд тэр одоо хичнээн үнэтэй им авч уусан ч одоо операцид орсон ч гэсэн тийм сайхан бие зоохгүйгээр эртхэн шиг бид нар ингээд өрчлөн сэргийлэх арга хэмжээ тий. Одоо жишээлбэл йогад чинь 7 хоногт за чадахгүй маа гэхэд 1 удаа явал та 2 удаа. Тэгэхэд ийм сайхан одоо би өнөөдөр нэг найзын пост уншсан. Ээж нь одоо 60 хүн байгаа миний бодлоор. Тэг чи аягүй сайхан залуужаад явж штэ. Одоо хүн чинь тэгээд ингээд өөрөө сайхан те биеийн сайхан эрүүл чирэг байхлаар хүн чинь өөр ингээд дотроосоо гэрэлтээд одоо тэр йога чинь бас биеийн доторх энергийг айгүй сайхан ингээд баланстэй болгоод тэгэхээр чи ингээд дотроосоо ингээд хүн чинь гэрэлтэж эхэлдэг байхгүй. За тэгээд биний өмнө ярьсан би бол нэг йогад нэг явдаг юм аа. Яагаад гэхлээр би явж үзсэн. Тэгээд одоо ингээд би өөрөө хичнээн ингээд олон жил гадаадд байсан ч гэсэн ингээд тэр багш нарын хэлж байгаа нарийн юмнуудыг гадаад хэлээр хэлэхээр би ингээд ойлгож чадахгүй. Тэгээд яг зөв амьсгаа авч чадахгүй байгаа. Эсвэл тэр одоо ингээд одоо нэг эргэтэн дээр одоо анхаарлаа төвлөрүүлээд дасгалаа хий гэхлээр би яг тэр нэг ч гэсэн мэдэхгүй байгаа ч юм уу гэж бодоод тэнийг явж йог байгаа л да. Тэгээд гэхэд одоо Монголд айгүйх йоганы студио бий болсон. Одоо манай нэг таньдаг хүн бас онлайн зааж өгнөж байгаа. Тэгэхээр одоо гадаадад байгаа монголчууд ч гэсэн йога хийх боломж одоо гарч байгаа гэсэн үг тийм. Тэгээд би бол пилатес гэдэг хичээлд явж байгаа. Тэр нь йогагаа бодоход арай биеийн тамирын юм шиг, биеийн тамирын дасгал шиг мөртлөө яг энэ гидсний хэрэг дотор ч аюу олон орган эргэтэн байдаг. Тэрэн дээр ингээд pressure даралт дасгал хийгээд ингэж хөдөлгөөр даралтаа тэрэн дээр төлөвлөрүүлээд тийм учраас энэ дотор эргэтнүүдийн дасгал хийж байгаа. Тэр нь ч гэсэн айгу эмэгтэйчүүдэд их сайн гэж байгаа. Тэрнийг би бол хийдэг л дээ. Тэгээ одоо би Монголд байгаа тийм пилатес заадаг студио багш байл бас холбоо барьж та нарт танилцуулъя гэж бодож байгаа. Өөр чи юу ярьлаа? Тийм. Төрөө чин хичээлдээ би сонирхолтой олов гэдэг нэг шинэ жилийн даашнууд үзүүлсэн байгаа. Миний сонгосон. Яа тийм хэлбэрийн даашин сонгосон бэ гэхлээр хүмүүс надаас асуудаг. Би бас ингээд олон жил өмнө аггүй ингээд ганцхан удаа өмсөх плаж авдаг байсан бол одоо арай гайгүй те. Одоо юу гэдгийг нэг удаа өмсчөөд гоёлын өдөр өмсчөөд тэгээ дараа нь болохоор дахиад нэг хэрглэж болох одоо яг жирийн одоо юу гэдгийг
найзынхаа төрсөн өдөрт явахтаа өмсөж болох. Яг шинэ жилээр бүр гялтгансаплаж өмсөөр чинь одоо дараагийн удаа өмсөж болохоо болчихдээ штэ. Одоо тийм дайшнуудыг би сонгосон байхгүй. Тэгээ хүмүүс надад комент ицсэн, заримд нь их таалагдсан гэсэн, заримд нь болохоор арай илүү мөр сүр нуруу гаргасан дайшин үзүүлээ зүгөөч гэд хэлсэн байгаа. За бид тэрнийг бол аяндаа ингээд зав гарахаараа дараагийн 7 жимс энэ 7 эсвэл бэлдээд тийм видео оруулнаа. Тэгээ өөр бас сэтгэл ирсэн. Тэгээ зөв хувцлалтын тухай гэвэл ажил хэрэгч хувцсны тэгээ бас 30 та хүмүүсээс их сонирхсан. Би 40 орчим 40 гарсан хүмүүс зориулъя видео хийе гэж бодсон нь яг би одоо өөр бас 40 гарсан. Одоо миний мэддэг юмнуудыг хуваалцъя гэж бодсон учраас яг ийм эмэгтэйчүүдэд гэж хэлсэн. Тэгсэн чинь 30 та манай бүсгүйчүүд бас их сонирхож илээ. Би тэднэр ч гэсэн зориулаад бас даашинзнуудыг сонгоод тэгээд үзүүлнэ гэж бодож байгаамаа. За тэгээд та нар өөр асуух зөвлөх юм байл над руу комент бичээрэй, мессеж бичээрэй. За үүнийг хэлэх юм аа. За өнөөдрийн видеог ингээд дуусгая. За баяртай.